Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2010 онд нээлттэй хийсэн Karate Kid киног ярьж өгөхөр бэлтлээ. Халуушин хамгийн хурдан BK okay 77 and гоч Burger King 77 30 яг одоо залга. Кино маань нэг эмэгтэй хүүтэйгээ хамт хятад руу нүүж байгаагаар эхлэх болно. Онгоцсондоо суугаад ээж нь хүүгээ. Хятад хэлээ бэлд. Дрэй, тэр хүнээс нэрийг нь хин гэдэг вэ? Сэн сайхан юу байна гэж асуу. Ээж, Дрэй, ни хау ма шу шэн. Наза. Би Детройдих. Тийм үү. Юу байна да? Хятад хэлгүүн таарчжээ. Энэ бол манай киноны гол дүр Дрэй. Тэгэд тэд хятадд ирээд шин гэртээ шин орчинд ирлээ. Дрэй харин жаахан дурамчхан байгаад байна. Ээж нь түүний сэтгэлийг өргөх санаатай. Үнэхээр янзтай байна. Юмдаа ойр их сайхан газар байна. Хүсвэл хоёулаа өдөр болгон сургууль дээр чинь хамт хооллож болох юм. Яасан ч үгүй. Яг энэ үед ээж нь Дрейгийн газар байгаа цамцыг хараад. Үгүй шүү Дрэй. Хоёулаа бээжинд ингэж амьдрахгүй. Цамцаа аваадах. Би ядраад байна штэ ээж. Онгоцны өвчин хөдлөөд дотор муу байна. Ингээд ээжээрээ цамцаа ахуулчлаа. Гүргэр хөвөө шүү. Үнийдраа Дрейгийн ээж шүршүүрээ янзлуулахын тулд хан гэдэг засварчин руу Дрейг явууллаа. Дрей ханыг олж ирээд ноён хан ээж вит 2 сая 305 руу нүүж ирлээ л дээ. Халуун ус гоождоггүй. Тэгсэн хан нь манай Джеки Чэн байж байна. Дрейг тоохгүй гойм идэд суугаад байна. Яг сайхан гоймонгоо идэх гэж байхад нь яла тойроод нисч байна. Хан шууд савхаараа яла бариад авлаа. Янзын нөхөр вэ шүү. Тэгээд Дрей тентхийн тоглоомын талбай дээр очлоо. Ирсэн даруйдаа нэг охиныг шохоороход унлаа. Тэгсэн нэг Америк хүйрээд тоглодог үсттэй тэгэлгүй яах вэ? Ингээд 4 эсрэг 3 тоглохор боллоо. Тэгсэн нэг л эвсэлгүй байгаад байна. Тэгээд дамжуул Нааша дамжуул ингээд авснаа тоосох шидэж байгаа юм шиг шидчихлээ. Нөгөөдөл нь бөөгд шок. Манай Дрэ банцсандаа. Зүгээрээ дайчгүй. Онгоцноос буугаад гарч явах ядраад байна л та. За би ч явъя да. Тэгээд эргээд явах гэтэл тенсний бөмбөг өнгөрөөд ирлээ. Тэгсэн хоёр өвгөн тоглож байгааг хараад. Аммаар байна уу? Хамт тоглох уу? Өгшөө хүмүүсийг ч би ядах юмгүй хожиж шүү. Гэрт намайг Шин Донг Дрэ гэдгийг. За юу. Нөгөөдөл нь дууртай тоглолоо. Манай хүн эвтэйхэн ганц хоёр харилцаж байгаад шууд дарчлаа. Тэгснэ нөгөө охин руугаа харж шидээд кок авах гээд байна шүү. Тэр үед харин өвгөн эвгүй харж байгаад жинхэнэ чадвараа гаргаад Дрэг ёстой буудаа болголоо. Бараг бөмбөгөөр зодоод байна шүү. Хятад өвөө нарыг барахгүй юм байна. Тэгээд нөгөө хүүтэй хамт нэлээд шантарсан байртай сууж байна. Сууж явахдаа бас нөгөө охин хараастай. Найз нь хөгшөө чи тэгээд очиж уулзах юм уу яах юм? Хинтээ? Тэр охинтой түрүүнээс хойш чи ширтээд байх юм? Би ширтээгүй. Ширтээд л байна штэ. Очоод ярил та. Эсвэл айгаад байгаа юм уу? Би юунаас ч айдаггүй. Тэгвэл тэгээд очоод ярил та. Аль юу? Тэгээд нэлээд сум аваад явж очоод. Сайн уу? Сони юу энэ? Нэрэ. Чи англи хэл мэдэхгүй лөө? Ни хау мау шу шэмужи. Хаанахаар яриад байгаа юм бэ? Англиар ярьдаг байсан юм уу? Би ч гэсэн. Чи юу сонсож байгаа юм бэ? Бах? Баах уу? Би ч гэсэн тэрнийг байнга сонсдгийг. Сайн хамтлаг шүү гэж авна штт. Энэ дууг нь сонсч байсан уу? Гэснээ бүүжгэлж гарлаа. Манай хүн нээлээ эвсэлтэй байна. Саксдэж байснаас бүүжгэлж байсан дээр юм байна. Тэгсэн тэднийг хэдэн хүүхдүүд хар зогсож байгаад нэг Атаман байрын хүү эренгүүтэй. Дрэй рүү муухай хараад охинд юмаа бэлдэхгүй юу хийгээд байгаа? Бэлтжил байна штэ. Битгий худлаа яриад бай. Чи зүгээр суугаад байна. Гэснээ гарт нь байсан цаасыг аваад шидчихлээ. Дрэй авч өгөх гэсэн дахиад цаасын цогоод унгаачлаа. Дрэй аваад өгөх гэсэн чинь дахиад цохих гэж байхад нь бултуул. Тэгснэ манай Дрэг шууд гарнаас нь бариад магстад унгаачин. Дрэ нилэн эвгүй болж шивтэж байгаад босохдоо гиндүүлээд нэг цогчлоо. Эвгүй гар байна. Манай Дрэж үзэх гэж байгаа бол та нэг эвгүй өрөлт аваад зогслоо. Тэгсэн нөгөө эвгүйгээр нэг өшөглөөд нэг савлтаа цохиод үүрч шидэд. Дээр нь гарт суугаад one punch. Манай хүн юу ч хийж амжилгүй зодулчлаа. Тэгээд нээлээ өрөвдөлтөд хэвтэж байхад нь нөгөө охин салгаж байна. Чи зүгээр үү? Намайг 50 орхио. Би зүгээр. Ингээд дүр солигдож Дрэ сургуультай явхаар нүдэ будаад зогсож байна. Нүд нь хөхөрчжээ. Тэгээд нэг томцсон малгай тохож аваад сургууль дээр ирэхэд нөгөө зоддог хүүхэд нь байж байна. Тэгсэн сургуулийн жижиг өгш. Малгай дөрөм зөрчиж байна гэдээ ахуулчлаа. Ээж нь ойлголоо. Эннээс хойш малгайгүй ирж байна. Ингээд малгайг нь авсан чинь юу вэ? Баг нь мөрөгчгсөн юм аа. Нүд чинь хөхөрчгсөн байж штэ. Зодолцсон юм уу? Ингэсэн жижиг өгш. Энд бас зодолдог хоройтой. Баг нь мөрөгчгсөн гэд байхад хөөхи. Тэгээд Дрэг хажуу тийш аваачаад яасан талаар нь асууж байна. Манай хүн баг нь мөрөгсөн гэж гүрийсээр угаад сургууль руугаа орчлоо. Сургууль руугаа ороод хоолоо савхаар авч чаддаггүй. Зогсож байсан чинь нөгөө шохооргож байсан охин нь нэрээд туслаад хоолыг авч өгч байна. Намайг Мейлэн гэдэг. Намайг Дрэ гэдэг. Өчигдрийн болсон явдалд Чэний өмнөөс уучлал хүсье. Түүнийг Чэн гэдэг юм уу? Найз банд чи юм уу? Үгүй ээ. Манай аав ээжүүд их дотно. Чи лав
тэр нь таалагддаг юм шигэ. Би явж бэлтгэлээ хийлээ. Хүлээгэж чи эдэнгээ бэлтгэл хийд юм уу? Зогсоогоороо идвэл их унгадаг болно гэж ээж маань хэлдэг юм. Ингээд унгас энтер яриад овоо дот нь уулаад авлаа шүү. Дүрс шилжиж дэрэ гэртээ таквондогийн бичлэг дуурайгаад хийж байна. Тэр үед нь харин засварчин хан ороод ирлээ. Тэгээд шүршүүрийг нь орж хараад дэрэг дуудаад халуун ус чинь зүгээр байна. Энийг дар хагас цаг хүлээгээд дараагаар нь шүршүүрт ор. Тэгээд унтраа. Асаалттай үлдээж болдоггүй мó? Америкт асаалттай үлдээдэг юм уу? Америкт ийм залгуур байдаггүй маа. Залгууртай болчоод дараа нь дэлхийг авар заа юу. Над нүдэ яаси. Баг нь мөрөгчгсөн. Их л сонирн баг нь байна да. Энэ үед Дрэгийн ээж нь гэртээ ирлээ. Тэгээд Дрэгийн цамц нь газар байгааг хараад Дрэ би чамд 100 дахь удаага хэлж байна. Энэ цамцаа аваадах. Хүлээж байгаарай. Үгүй шүү. Хүлээгээд авах юм байхгүй. Цамцаа ав гэж байна. Ингээд Дрэ дууртай дургу очиж цамцаа аваад ээжийнхээ араас тэнэг царай гаргаад тоохож байна. Энийг нь хан хараад өнгөрлөө. Дөрс шилжиж Дрэ сургууль дээр явж байгаад Чэнийг найзуудтай явж байгааг нь хараад шууд нуугдлаа. Ер нь Чэнээс нэлээд айцсан байж шүү. Нуугдж яваад Хилиай сонсоод яваад очтол Мэй багштай загнуулаад байж байна. Трийг нарсан Дрэ очоод Мэг сэтгэл санаагаар өргөд яг сайхан гараад иртэл Чэнтэй тарчлаа. Чаавас. Чэн шууд л Дрэг маань буул идэж гарлаа. Ингээд дүрс шилжиж Дрэ ээжтэйгээ явж явах үед кунфугийн сургууль байж байна. Манай хүн баярлаад гүүгээд орчлоо. Тэгсэн хүүхдүүд нь нэг хүн шиг л бэлтгэл хийж байдаг. Тэгээд цааш яваад нэг танхим руу ороход арай том хүүхдүүд бэлтгэл хийж байна. Нэг эвгүй гарын багш. Та нар энд юу сурсан? Сул дараа байж болохгүй. Өвчин мэдрэхгүй. Өршөөл үзүүлэхгүй. Тэгсэн тэдний дунд нь нөгөө Чэн зогсож байна. Дрэ рүү харангуйтаа инээгээд байна. Дрэ Чэнийг харснаа шууд урам уграад гараа явчлаа. Ээж нь гайхаж. Дрэ яасан бэ? Яагачгүй. Юу болсон юм бэ? Юу ч болоогүй. Саяны дугууланд явмааргүй байгаа мó? Юу болсон бэ? Хэлээд өгөөчтэй. Бид нар хятадд нүүж ирсэн. Ийм л юм боллоо. Ингээд ээжтэйгээ нэлээ муудалцаж байна. Хан тэдний яриаг сонсоод үлдлээ. Дөрс шилжиж Чэнийг найзуудтай явж байхад нь Дрэ араас нь чимээгүйхэн дагаж байна. Чэн зогсоод найзуудтай яг сайхан кунфу үзүүлж байтал дээрээс нь ховинтой бохрус цацчлаа. Юу вэ? Ингэсэн чи Дрэ тэнд зугтааж байна. Бөөнөр араас нь хөөлөө. Нөгөөдөл нь амар хөөж байна шүү. Дээгүр дүүлж мүлээд лаг хөөж байна. Тэгсэн Дрэ зугтаж байгаад нэг хаалгыг дотроос нь түгжээ тайвшрах гэтэл Чэн хашаад авч гарч ирээд үргэлжлүүлээ төлөө. Овоо нэг л адуутай хөөж байна. Тэгээд зугтаж нэг хашаан дотор орж ирээд аргагүй баригчлаа. Чэн чи хурдан юм. Гэхдээ тийм чангалтай биш. Мэдүү? Гэт маа нэг илэг. Дахиад нэг унтлан цохоод нэмээд цохих гэж байхад нэг гар орж ирээд бариад авлаа. Тэгсэн хан байж байна. Хан Чэний гарыг өчөж байгаад гэртээ харь. Гэт түлхээд Дрэг босгох гин. Тэгтэн Чэн ханы ардаас гиндүүлээд өшөглөх гэхэд хан харахгүйгээр барьж аваад хөлийн түлхээд унгаачлаа. Түүнийг харсан Чэний хоёр найз зэрэг цохоход нь хоошоо бултаад хооронд нь мөргөлдүүлээд түлхээд унгаалаа. Дараа нь нэг нь өшгөлөхөд доогуур нь бултаад гарыг нь бариад нөгөө нэгээр нь өшөглүүлээд нэг нь нуруунд дээрээ давуулаад шиджлээ. Өөрсдөр нь өөрсдийг нь зодуулаад байв шүү. Бүр бүгдээрээ зэрэг дайраад чамжилт олсонгүй. Энийг чинь л кунфу гэдэг байгаа шүү. Тэгээд Дрэг өргөж гэртээ оруулж гівтүүлээд гартаа гал барьж байгаад өвчнийг нь намд ажиллаа. Таныг зүгээр л засварчин гэж бодож байлаа. Зөвхөн нүдэрээ хардаг болохоор чамайг хуурч мэхлэх амархан юм. Та түрүү яаж тэгсэн бэ? Нэгч цохилгүй өөрсдөр нь өөрсдийг нь зодуулчих юм. Ууртай согор хүнтэй зодтолтохын оронд зүгээр замаас нь холдох нь хавьгүй дээр байдаг юм. Та кунфу зааж өгч болох уу? Нэг юмнаас шалтгаална. Юунаас? Шалтгаан. Хин нэгний өгцгийг өшгөлмөр өн гэвэл яах вэ? Тулалдах шилдэг арга бол тулаанаас зайлсхийх. Зайлсхий гэж бодсон ч тэд нар миний өгцгийг өшөглөөд байвал яах юм бэ? Өгцөг гэж хэлэхэ бойл. Кунфу бол хамгаалалтын урлаг. Тэр хүүхдүүдэд лав тийм юм заагаагүй. Муу шав гэж байхгүй. Муу багшил гэж байдаг юм. Янцтай. Тэгвэл сургууль руу очиод багштай нуулзах юм байна. Ингээд багштай нуулзахын тулд ханаас хамт явахыг нь гуйж байгаад явахар боллоо. Тэгээд хантай хамт бэлтгэл дээр нь яваад очлоо. Чэн ханыг хараад багштай. Тэр хүн намайг зодсон. Ингээд нь хан ойртоод найрамдахаар ирлээ. Багчууд өөрсдөө учраа олуулаа биш. Нэг нэгээрээ учраа олно гэвэл би зөвшөөрч байна. Болж байна. Тулаанд бэлдээд гэхэд Чэн өөртөө итгэлтэй наргагүй зодолдох гэж байна. Тэгт нь хан бид зодолдох гэж ирээгүй. Ингээд явах гэтэл зөвүүн багш араас нь гүйж очоод миний шавнырыг зодчиход бэлтгэлийн заалыг минь хүндэлсэнгөө. Тэгчгээд ийм амархан явж чадна гэж бодоо юу? Ли багшаа, та хоёр хоёулаа ирсэн. Аль нэг чинь тулалдгал болжтэй. Хан эргэн тойрны хартал удахгүй болох кунфугийн тэмцээний зарлал байж байна. Энэ хүү тэнд тулалднаа. За, урилгыг чинь хүлээж авлаа. Харин тэмцээн болтол хүүхдүүд чинь түүнийг зүгээр орхих хэрэгтэй байна. Анхаар, энэ мөчөөс эхлээд тэмцээн болтол энэ амтныг битгий оролдоорой. Ой, тэмцээн болоход наадах чинь ирэхгүй бол хоёуланг чинь хайшраана гэж мэдээрэй. Ингээд тэмцээнд орохор болчлоо. Дрэ харин юу ч ойлгосонгүй. За тэгэд таны төлөвсөн ёсоор болов? Нэг сайн мэдээ, нэг муу мэдээ байна. Сайн мэдээ гэвэл тэд чамайг тайван орхино гэж амласан. Чамайг бэлдэж байх хугацаанд. Юунд тэрвэ? Тэмцээнд. Нэг нэгээр нь бүгдтэй тулалдана. Тэгвэл муу мэдээ намайг олны нүдэн дээр зодно гэсэн үг үү? Тийм ээ. Бас нэг сайн мэдээ гэвэл би чамд жинхэнэ кунфу зааж
өгнө. Ингэж байна. Ингээд Дрей ханаар кунфу заалах хар боллоо. Ингээд бэлтгэлийн эхний өдөр Дрей цамцаа газар хаяад. Тэгэхээр би өчигдөр бодлоо л тоо. Уг нь анх тэмцэн гэсэн чи амар санагдсан. Гэхдээ сайн бодоод байхад би чинь тамирчин шүү дээ. Миний хамгийн давуу тал бол би хурдан, шаламга, хурд фа харж байна уу? Ингээд үгэлж гарлаа. Бүр хан дээр очиод алив над руу дайр гэж андуурч байна шүү. Хан шок. Тэгсэн өөрөө гарыг нь авч мөрөн дээрээ тавиад эргүүлж мушигснаа. Харуу би хугалсан ч чадна. Ингээд явна шүү. Тэгтэн хан цамцаа ав. Гол нь би өөрийгөө суур сайтай гэдгийг л хэлэх гээд байна л да. Бусад хүүхдүүдийг бодвол би илүү хурдан сурна л гэсэн үг. Тэн төлөг. Буцаагаад ав. Өмс, тайл. Би түрүүн тайлсан штэ. Тайлахтаа үлгүүр дээр өлөг. Буцаагаад ав. Газар тавь. Буцаагаад ав. Өлөг. Гэд сони юм хийлгээд байна шүү. Дрей маань багшийнхаа үгийг дагахаас аргагүй боллоо. Ингээд хэд өдөр цамцаа өмсөж тайлаад хайж өлгөөд өөр юм хийсэнгүй. Тэгэд нэг өдөр Дрей орохтой арга сэтэд цамцаа гадаа нууж угаад яваад орлоо. Ноён хаан орж болох уу? Болно. Цамцаа яагав. Халуун болохоор нүмсөөгүй маа. Очоод аваад ир. Буцаж очоод авчирна гэж үү? Тийм ээ. Нуусан газараас аваад ир. Хөөхий. Мэдсэн байна. Ингээд дахиад нөгөөдгөө хийлээ. Тэгтэн хан буруу байна. Яасан бэ? Би хийж л байна штэ. Үгүй ээ. Нэг юм дуутуу байна. Чи энийг мартчихж. Гэхдээ цамцаа шидэхдээ тэнэг царай гаргасныг нь үзүүлж байна. Яг сайхан ээжтэйгээ зөв харьцаж байхыг ойлгуулад байж байхад нь ээж нь хүрээд ирлээ. Тэгээд тэд хамтдаа наадам үзэхэр болдог. Наадам дээр ирэх үе тэнд нь Мэй байж байна. Манай Дрей далиндуулаад Мэйтэй болцож өөрийнхөө зурагтай CD бэлгэлж байна. Бас хамтдаа сүүдрийн ший үзээд тэгсэн ээж нь бас хамтаа хамт үзээд сууж байна. Бараг давхар болцоо маягийн юм уу да. Тэгсэн ээж нь ханаас та хідэн шавтай вэ? Дрейг оролцуулаад уу? Тийм ээ, ганц л юм да. Харин энэ хооронд Дрей Мэй хоёр бие биенийхээ тэмцэн дээр очно гэж амлалт өглөө. Ингээд дүрс шилжиж Дрей дахиад л цамцаа өлгөд аваад байна. Эцэст нь дэсгэл алдаад. Ноён хаан ойлголоо. Би ээжтэйгээ хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг ойлголоо. Одоо надад кунфу зааж өгч болохгүй мó? Би энийг чи өчнөө хийлээ штэ. Цамцаа хай. Ингээд тоодоггүй. Шал тэнийг юм болж үз. Зодуулсан ч хамаа алга. Танд ер нь яагаад шив байдаггүй гэж? Яагаад гэвэл та кунфу мэддэггүй. Ингэж явна штэ. Дрей хүрээдэр цамцаа өмс. Юу? Цамцаа өмс. Ингээд цамцаа өмсөхт нь булааж аваад. Цамцаа өмс. Хүчтэй. Цамцаа өмс. Огцом. Цамцаа тайл. Үргэлж хүчтэй байх хэрэгтэй. Зүүн хөлөө хоошоо. Баруун хөлөө хоошоо. Цамцаа ав. Ингээд тонгоохт нь дээгүүр нь шиглөөд. Хүчтэй өлөг. Нүүрний хувирал. Цөх. Өлгөөд нүүрний хувирал. Ингээд жинхэнэ тулааны бэлтгэл хийлээ. Хан шууд цамцаа тайлгээд дайрахт нь Дрей 1-2 хаагаад бултаад гарыг нь өлгөөд маа. Тэгээд хан түүнийг барьж аваад. Кунфу бол бидний эргэн тойронд оршиж байдаг юм. Цамцаа өмсөх, цамцаа тайлахад ч байдаг юм. Хүмүүстэй яаж харьцдагт ч оршиж байдаг юм. Бүх юм кунфу. Бүгд кунфу шүү. Дрей нэлээд бэширсэн байдалтай байна. Ингээд дүрс шилжиж, хан Дрей хоёр галт тэргээр нэг тийш явж байна. Ханаас Дрей хаашаа явж байгааг нь асуухад, уулын оргил орж луугийн удаг нь асуунаа. Ингээд нэлээд өндөр уул руу хавирчлаа. Тэгсэн дээш өксөх тусам янз бүрийн бэлтгэл хийж байгаа хүмүүстэй таарад байна. Тэгээд нэлээд өксөж байгаад манай Дрей ус гэдгийг хятадаар яаж хэлэх үү? Шүүэ. Би шүүэ уумаар байна. Ноён хан ам цангаад байна штэ. Уулын оргил дээр ус байгаа. Ингээд ус өгсөнгүй явсаар байгаад дээш гарчлаа. Тэгээд дээшээ гарсан чинь бас л хүмүүс янз бүрийн бэлтгэл хийж байна. Тэгэд явж байтал нэг эмэгтэй могоотой хамт бэлтгэл хийж байгааг харж байна. Тэр үед нь хан түүнийг дуудаад луугийн удаг дээр авирлээ. Эннээс уусан хүнийг хинч дэлэхгүй. Ингээс нь Дрей очиод нүрээрээ маа. Чаддаг бол баг сэлхнэ. Тэгэд миний ууж байсан хамгийн амттай ус байна. Та түрүүний могоотой эмэгтэйг харсан уу? Харсан. Тэр кобраг сайн дагаж хөдөлж байлээ шүү. Чи их муу харах юм аа Дрей. Тэр эмэгтэй биш. Харин могоон дагаж хөдөлж байсан юм. Ингээд дүрс шилжиж тэд голын ирэг дээр бэлтгэл хийж байна. Дрей, би кобрагийн мөхийг сурмаар байна. Кобраг анхаарлаа дээд зэргийн төвшөнд төвлөрүүлэн байж насаараа сурдаг юм. Гэхдээ би анхаарлаа сайн төвлөрүүлдэг штэ. Гэхдээ дахин дүрс солигдож манай хоёр бууцж байна. Дрей ядарсандаа багшигаа дэрлээд унтаад өглөө. Өглөө болоход Дрей ээжтэйгээ хоол идэнгээ кобра мөхөө ашиглах гээд шал мангар хараад байна. Эвгүй мэх сурчих санаа тавган байна штэ. Ээж нь тэнд болоод өгөөч. Ингээд жинхэнэ бэлтгэл эхэлж сунгалт хийж хурдтай үзэж сүнэж ёстой кунфу сурж байна да. Бороотой нартай гэд бүхэл өдөр бэлтгэл хийж байгаад нэг өдөр Дрей ханаас маргааш хитээс ирэх вэ? Маргааш бэлтгэл хийхгүй. Ягаад? Үжи би фан. Дэндүү их хийх нь муу гэсэн үг. Чи их бэлдсэн. Одоо амрах хэрэгтэй. Амралт өгч байгаа мó? Дрей амрах хэрэгтэй. Тийм ээ. Хайртай шүү ноён хаан. Ингээд гарахт нь хан харин нэг зүйлийг бодоод суугаад байна. Ингээд Дрей сургууль дээр ирээд шууд Мэйтэй уулзлаа. Мэй маргааш шалгалттай гээд сандраа зогсоод байна. Манай хүн чи UGB фан гэж мэдэх үү? UGB фан гинэ. Энд чи юу гэсэн үг юм бэ? Хит их бэлтгэл муу гэсэн үг. Жаахан завсарлага аваад тэгээд дахиад хийх хэрэгтэй. Тийм үү? Сонсоогүй юм байна. Хэсэг завсарлага аваад сайхан бүүргэр идэж сэтгэлээ сэргээж угаад бэлдэлтэй. Гэхдээ энд бүүргэр идчихмээр газар байхгүй шүү дээ. Бүүргэр кинг
байгаа газар хизээж битгий ингэж хэл. Burger King шинэхэн маха шууд ийлгал дээр шараад бургерээ хийдэг юм. Шараад бэлчгсэн байж байгаад халаагаад өгчдөг юм уу? Тэр бол Burger King-ийн хувьд байж боломгүй зүйл. Burger King-ийг бургерийн king байлгадаг гол зүйл нь ерөөсөө л энэ маха ийлгал дээр шинээр нь шараад бургерээ хийж өгнө. 100% үхрийн махтай ийлгал дээр шарсан Whopper болон амтж шүүслэг дахианы махтай Crispy Burger хамтд нь хос багц суулгаж авах юм бол 5% хэмнэлттэй. Чи эмхтэй юм чин дахиаг нэдэрэ. Би харин Whopper идэнэ. Гэснээ сэтгэлийг нь сэргээхээр бэлтгэлийн таслуулаад хотоор зуугаалж гарлаа. Тэгээд яг сайхан зуугаалж байтал Мэйгийн аав нь залгаж байна. Шалгалт нь урагшилсан гэж байна. Тэгээд ирээд аваа явчлаа. Дрей тоглолтыг нь үзнэ гэдээ амлчихсан шүү дээ. Гүүсээр байгаад араас нь очиж тоглолтыг үзлээ. Мэй янзын тоглож байна. Ингээд шалгалтандаа тэнцвчлээ. Шалгалтын дараа Мэй Дрей дээр ирээд хоёулаа найзалж болохгүй. Чи надад муугар нөлөөлнө. Ингээд явчлаа. Аавынх нь явуулга орчуу бололтой шүү. Дрей хийх юмгүй болоод бэлтгэлээ хийхээр ханы түрээд ирэхэд хам машин авдээ зогсож байна. Дрей ханаас юу болсныг нь асуухад хан эхнэр хүүхдтэйгээ явж байгаад осолд ороод эхнэр хүүхэд хоёроо энэ өдөр алдсан юм байна. Тэрийг нь сонссон Дрей багшигаа тайтгаруулад ханы гарыг нь бэлтгэлийнхээ модоор аваад гарч бэлтгэлээ хийлээ. Ингээд Дрей маань бэлтгэлдээ сайжирч өмнө нь суугаад байсан бэлтгэлүүдээ бараг төгс шахуу хийж эхэллээ. Тэгээд нэг өдөр хан түүнийг тэмцээн болох газар дагуулж ирээд ялгах нь хамаагүй. Эцсээ хүртэл тулалд хүндтэглийг олж авбал хүүхдүүд чамайг тайван орхино. Чамд өгөх нэг бэлэг байна. Ингээд хувцас өглөө. Хөөх, ноёнхан, Брюс Ли яг имийг өмсч байсан. Баярлалаа. Чи надад маш чухал юмыг ойлгуулсан. Амьдралд хичнээн нухлуулсан ч хүн эргээд хөл дээр босох чадвартай байх хэрэгтэй. Та бол миний хамгийн сайн найз шүү ноёнхан. Дөрс шилжиж манай Дрей Мэйгийн аав дээр очиод хятадаар ааваас нь уучлалт гуйгаад бас охинтой дахин найзлах боломж олгооч гэж гуйж байна. Аав нь харин түүний тэмцээнийг үзэх болно гэж хэлээд тэд эвлэрлээ. Ингээд тулааны өдөр болж эхэн Чэн өрсөлдөгчөө юу ч болоогүй юм шиг ялаад Дрейг барахгүй шүү гэсэн харцаар хараад байна. Тэгээд Дрейгийн ээлж болоход хан нэг юм хараад байна. Наадах чи юу юм бэ? Дөрмийн ном. Та дөрмийг нь мэдтгүү мө? Мэдэлгүй яах юм бэ? Эг амархан цохиулахгүйгээр өөрөө л цохиод бай. Ноёнхан намайг алдчихсан штэ. Хожиход 2 хоноо. 2 удаа цогчих. Ингээд гаргачлаа. Тэгээд өрсөлдөгч нь тулах гээд урдаас нь гүүгээд ирлээ. Шууд зүхтаа талбаагаас гарчлаа. Буцаж ороход өрсөлдөгч нь нэг өшөглөөд урдаас нь гүйсэн дахиад зүхтаад гарчлаа. Өөрийнхөө зүхтаж байгаа бичлэгийг үзээд жаахан ичээд байна. Одоо зүхтахгүй гэж шийдэв бололтой. Тэгээд дахиад үзлээ. Өрсөлдөгч нь өшөглөх үед сууж болтаад хаагаад өлгөөд маа. Нам унгаад нэг оноо. Дахиад үсрээд ороод ирэхэд нэг агаар дээр өшгөлж унгаад ихний ялалтаа авлаа. Нөгөө талд нь зэвүүн багшин шавнар ялаад яваад байна. Тэгээд Дрейгийн 2 дахь тулаан болоход өрсөлдөгчийнхөө хөлийг нь хаагаад гурын сууж болтаад хөлийг барьж үүрч шидэд ялчлаа. Дараагийн тулаанд зэвүүн багшийн нэг шавьтай таарчлаа. Шууд л хурц дайралтууд хийж байна. Манай Дрэйч болтаад хаагаад үсрээд нүүрэнд нь өшөглөөд ингээд хагас шигшээд шалгарлаа. Тэгээд хан Дрейд хагас шигшээг тайлбарлаж байна. За одоо хагас шигшээ эхэлнэ. 3 оноо авч байж ялах болно. Нэгдүгээр ойронд орчих юм бол сайхан юм болондоо тэ ноёнхаа эхлээд анхааралтай байвал сайн байна. Ингээд хагас шигшээний эхний тулаанд Чэн нилэн өнгөлөг яваад байсан гурвалжин үсттэй тултахаар боллоо. Тулаан эхлэхэд Чэн болтаад хаагаад өшөглөөд эргэлдэж бултаад нислэн жигээд нэг оноо. Бултаад гарн дээр нь эргэлдэж очиод тулааныг дуусгаад Чэн ялчлаа. Тэр үед Дрей зэвүүн багшийн өөр нэг шавьтай тулалдах болж байна. Тулаан дөнгөж эхлэвгүй юу? Өрсөлдөгч нэг л эвгүй байгаад байна. Тэгээд нээлэн ширэн үзэж байгаад Дрей өшгөлөхт нь хөлийг нь барьж аваад нөгөө хөлийг нь өшгөлж унгаж байгаад хоройтой цогилт хийгээд Дрейийн хөлийг гэмтээчлээ. Дүрм зөрчсөн гээд өөрөө хасагчлаа. Хөөхий хүүхэд золиослогчуда Дрейийг эмч үзээд байна. Дахиж тулалдаж чадахгүй юм шиг байна. Ингээд хэлээд явлаа. Ээж нь Мэй таамд орж ирэхэд нь тэднийг гаргаад ханаас та намайг ялж чадахгүйсэн гэж бодож байна уу? Ялагдах нь хамаагүй. Би өөр утгаар асууж байна. Тийм ээ. Чамд боломж байсан. Тэгвэл очиод тулалдъя л та. Чи одоо хинтээч тулалдах албагүй. Чи өөрийгөө нодолж харуул чадлаа шүү дээ. Юуг тэр вэ? Зодуулчгаад зүхтаад явдаг гэдгээ юу? Эн чин тэнцвэр биш. Жинхэнэ кунфу биш. Амьдралд нохлуулсан ч эргээд хөл дээрээ босох чадвартай байх хэрэгтэй. Та тэгэж хэлээ үсттэй. Би хөл дээрээ босмоор байна. Яагаад надад туслахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл би гэмтэж бэртгийг чин дахиж хармааргүй байна. Тэгэхдээ ноён хаан гуйж байна. Шалтгаан. Надад нэг шалтгаан хэлээч. Яагаад тулалдах гээд байгаа юм? Яагаад ингэж зүтгээд байгаа юм? Би хайж байна. Өнөөдөр юу ч болсон хамаагүй. Эндээс явахдаа би дахиж айдаггүй болмоор байна. Гэх үед нь хан харин зөвшөөрч байна. Тэгээд өмнө нь хийж байсан галтай эмчилгээгээ хийгээд өвчний намд ажиллаа. Дрейг гэмтсэн гээд автоматар аваргын цомыг Чэнд өгөх гэж байтал Дрей тэндээс тулалдахаар гараад ирлээ. Яг ялагчийг тодруулах гэж байхад нь зогсоогоод Дрей тулалдахаар болсон гэж байна. Үзэгчид бөөм баяр. Ингээд Дрей доголж гарч ирэх үед хүмүүс алга ташаад өгтөж авна. Нэгдүгээр байрын төлөө Дрей болон Чэн нар тулалдах гэж байна. Ингээд тэмцээнийг эхлүүллээ. Дрей жоохон налсан маягтай хоошилсоор харин Чэн итгэлтэйгээр урагшлан түрээд тулаа эхэллээ. Чэн урдаас нь гүйх үед Дрей доогуур нь гулсаж бултаад эргээд харахад нь Чэн эргэж гүйж ирээд талбаагаас унтлан жийж байна.
Ингээд эхний оног авчлаа. Дрейж доголсоор дахиад дивжин дээр гарч тулааныг ихлүүлнэ. Доогуур нь эргэлдэд цохиод хөлийг нь өшөглж унгаад нүүрэн дунд нь нэг цохиод оног тэнцүүллээ. Дрей нэг оноо авлаа. Ингээд оноо тэнцэж байна. Дахиад тулалдахад цохилцож байгаа жиж холдуулаад гүйж очоод хөлөөрөө толгоог нь хавчаад эргэлдэж унгаад дахиад нэг оноо авч чадлаа. Ингээд оноогоор тэргүүлээд эхэллээ. Тэгээд дахиад тулдах болгот нь шүүгч зогсоогоод Чэнийг багштай шалгуулахыг догч байна. Зөвүүн багш нь дахиад л Чэнд нэг зүйл шивнээд гаргачлаа. Чэн эренгүүтээ Дрейийн нөгөө өвчтөө хөлийг нь хараад байна шүү. Тулаа ихэлсэн даруйд нэг удаа хөл рүү нөшөглөөд хөл алдахт нь үсрээд агаар дээр өвчтөө хөл рүү жийж унгаад дахиад нэг оноо авчлаа. Өвчтөө хөл рүү дайр гэд хэлсэн юм байна л та. Муухай байна шүү. Ингээд Дрей дууслаа гэж бодтол манай Дрей босоод ирлээ. Бүр уйлсан чихтэй босч ирээд хүмүүс дуу нэгтэйгээр Дрейийг дэмжиж байна. Ингээд аль төрүүлж оноо авсан төрүүлэх бол Дрей маань хөлн доголчихсон хэцүү байдалд орлоо. Тэгснэ гинэд хөлөө өргөж гараад илгээд нөгөө кобра байрлалаа авчлаа. Харц тулгарсан Чэн нэг л сонирн болоод Дрейг дагаж хөдлөөд эхэллээ. Шүүгч тулалд гэж хэлэхдээ зэрэгцээд Чэн тэр чигээрээ гүйж орж ирээд хөлийн өшөглөх гэхтэн Дрей хөлөө бултуулаад агаар дээр 3-6 эргээд нүүрэн дундуур намаа. Ингээд ялчлаа. Дрей хятадын өсвөрийн кунфугийн аврагуулчлаа. Дрейд цом гардуулах болгот нь Чэн цомыг нь аваад Дрейд гардуулж өгнө. Чэнтэй найзууд уулчих шиг боллоо шүү. Дөрс шилжиж Чэн ханы өмнө нэрээд ёслох үед Зэвүүн багшийн бусад шавнар хүртэл ёсолж байна. Ингээд Зэвүүн багш шавгүй болж хан харин шавнартай болоод Дрейгээ дагуулan тэндээс гараад кино манд дууслаа. Киночд байлаа. Drop to location. 하소신 함기 호다. BK okay. Далан долоо. And гоч. Burger King. 77 30 30. Яг одоо залга.